билег авдаг вэ? Тэгвэл таймд билег та бүхэн цагаан сараар ихэрчтэй ямар билег авдаг вэ? Янз бүр штэ. Хувцхоноор энтрэл байдаг гэсэн штэ. Янз янз юм гол нь бол нөгөө үндэсний үйлдвэрлэлд хэмжээгээд Монголын одоо нэг сарлагын хөөрөн оомс гэдэг юм уу тиймэрхүү билег авдаг юм да. Нэгж мөнгө л өгөөд идэг штэ. Одоо үндэсний үйлдвэрлэлд дэмжихийг боддоо штэ. Уян зүрэл билег авдаг штэ. Хувцс юм уу та цамц цамц. Мөнгө л авдаг штэ. Ямар билег авбал хамгийн гоё вэ? Юу ч хийсэн хамаагүй штэ. Тэгэл хэрэгтэй л юм байвал. Тий, хэрэггүй юм байснаас хэрэгтэй л юм байвал зүгээр штэ. Монголд үйлдвэрлэсэн юм байвал сая дээр юм болоо. Тэг хэрэгтэй. Өөртөө хэрэг болгочхоор юм байвал зүгээр л гэж бодож байна. Гэхдээ яг одоо эдэл хэрэглэх юм ч байдаг юм уу? Тийм хөл юм янз янзын юм хэрэг бол таарна штэ гэдэг чинь. Таалагдчихлаа бол юу ч хийх вэ? Ер нь нэг ч бас зүгээр эдийн. Тэгээ энэ жил бол нөгөө Unitel-ээс эрдэмтдийн зурагтай нэгж гаргасан, нэгжин картууд гаргасан байлээ. Тийм тэрийг зүгээр юм болоо гэж бодож байгаа. Тэгэл яг л надад тохирсон билег байвал болж байна. Тэгээ ээжийн өгсөн билег их гоё байдаг байсан. Ном юм уу? Билег. Юу бас хамгийн гоё. Одоо үндэсний хийсэн юм бол гоё. Үндэсний брэнд шиг тиймэрхүү л байна. Баярлалаа. За баярлалаа. Хүн болгонд одоо цагаан сарын гоё мэдчилгэд амжилтаа.